За та бүгдийн өнөөдрийн амгалан айлтгая. Өнөөдөр Монгол Ардын намын өдөрт зүйлийн хурал болж өндөрлөө. Өдөрт зүйлийн 33 гишүүнээс 30 нь хүрэлцэж ирж цаг үеийн асуудлаар төдсөн одоос нийгэмд хүмүүсийн хүлээлт үүсгэж байгаа асуудлууд бид бас чөлөөтэй сайхан ярилцж хурал маань өндөрлөө. Өнөөдрийн өдөрт зүйлийн хурлаас Монгол Ардын намын ээлжид баг хурлыг 2017 оны 9-р сарын 25-ны өдөр хуралдуулахаар ийм тов гаргаж шийдвэр гаргалаа. Аман түнчлэн өнөөдрийн өдөр зүйлийн хурлаас болж байгаа нөхцөл байдал, үйл явдалд одоо бас үнэлт их түнчлэн баг хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ерөнхий нарийн бичгийн дарга болон орон тооны бус нарийн бичгийн дарга нар намын улсын хурал дахь бүлгийн дарга дэд дарга нараар оролцуулсан ийм ажлын хэсэг байгуулагдаж ажиллахаар боллоо. Тэгэхээр бид бас хуульд заасан хугацаанд 30 хоногийн дотор бид ерөнхий сайдаа тодруулах ёстой. Энэ хугацаа бол 2017 оны 10 сарын 6-ны өдрөөр дуусах болж байгаа учраас бид бас тэрнээс наана баг хурлаа хоролдуулж ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах ийм шаардлага гарч байгаа гэдгийг бас та бүхэн сайн мэдж байгаа. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрүүдийг гаргалаа. За ер нь өнөөдрийн өдөрт зүйлийн хурал маань ямар уур амьсгалтай болсон талаараас хэдүү хэлье гэж бодож байна. Тэгэхээр одоо Монгол Ардын намын улсын хурал дахь бүлгийн 65 гишүүн хуваагдчихад байгаа юм уу гүн мүү гэдэг тал дээр бас бид тайлбар өгөх зүйтэй гэж ойлгож байна. Тэгэхээр Монгол Ардын нам бол ардчлалтай нам. Яг өнөөдөр одоо Монгол Ардын намын 65 гишүүн хоёр хуваагдсан юм уу үгүй гэдэг хариултыг өнөөдөр аль биесрэх хүсэж байна. Өнөөдрийн өдөрт зүйлийн хурлын 30 өдөрт зүйлийн гишүүд нь бүгд санал бодлоо элен далангүй сайхан ярилцлаа. Өнөөдрийн уур амьсгал бол их сайхан эв нэгдлийн төлөөх ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан, хоорондоо бие биентэйгээ бас үл ойлголцсон зүйлүүдээ байхгүй болохын тулд ийм сайхан уур амьсгалтай хурал болсон гэдгийг хэлхийг хүсэж байна. Монгол Ардын намын бүлгийн 65 гишүүн цааш чагарахгүй, эвтэй найрамдалтай энэ улсын орныхоо төлөө, энэ улсын орныхоо хөгжлийн төлөө бас хоёргүй сайхан сэтгэлээр зүтгэх ийм уур амьсгалтай хурал болсон гэдгийг бас та бүхэн мэдээлэхийг хүсэж байна.